Та хин бэ? Би юу? Би зүгээр л би. Харин та тэдний хувьд хэм бол? Харин хэм бол сайн мэдгүй юм биш үү? Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх бэлэн үү? Тэглээ ах уу? Би бэлэн байна. Харин та бэлэн үү? Орой мэндэргүй үзэгчтэй их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг та сонжуулах нэвтрүүлгийн маань өнөөдрийн шинэхэн дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр манай студид манай нэвтрүүлэгт сонжуулахаар топ модель Ариун Бэлэг ирсэн байгаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Тэгэхээр манай нэвтрүүлэгт зоригийг гарган за өөрийгөө сонжуулахаар үзэгчтэй болон монголчуудад өөрийгөө хинбэ гэдгийг харуулах гэж ирсэн танд маш их баярлалаа. За чамд ч гэсэн баярлалаа. За ер нь манай нэвтрүүлэг одоо ингээл за та манай нэвтрүүлэгт ингээд орож өөрийгөө сонжуулна гэж ингээ хэлэхэд ер нь ямар санагдсан бэ? Хүмүүс зарим хүмүүс жоохон цэрвдэм юм шиг байлээ. Надад бол айгүй хүчлэлтэй гоё санагдсан шүү дээ. Сонирхолтой. Тий. Тэгэл угаасаа өөрийгөө сонжуулж үзмээр санагдсан. Та хин бэ? Би юу? Ер нь өөрийгөө яг хинбэ гэж би бол тодорхойлж чадахгүй байна. Харин та тэдний хувьд хэм бол? Би тэр хүмүүс яаж бодогдоосоо гэж бодогдохыг хүсэж байгаа тэр хүсэл маань л одоо тэд нар намайг тэгж бодож байгаа байх гэж бодож байгаа миний бодол бах л та. Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх бэлэн үү? Бэлэн байна уу? Харин та бэлэн үү? Тэгэхээр манай нэвтрүүлэг үндсэн 3 асуулттай. Та хин бэ? Та өөрийгөө яг хин гэж боддог вэ? Би юу? Би яг ингээ үдийн наслахтаа ч юм уу би яг одоо энэ ийм хүү зантай хүү юм байна гэж өөрийгөө бодоод явж хахад дараа нь ингээд нэг хэдэн жил дараа ч юм уу те өөр ингээл ойлгол би ийм зантай би ч ийм хүн байсан юм биш тэгэл одоо энэ зангаа хүлэн зөвшөөрөх үү би ийм юм болов гэд тэгээд эцээцэд ингээ бодхолоор ер нь өөрийгөө яг хинбэ гэж би бол тодорхойлж чадахгүй байна. Тийм учраас бас танай нэвтрүүлэгт орж үзье гэж бодсон л да. Ааха. Тэгэхээр таныг бусад хүмүүс тэд таныг жишээлбэл юу гэж боддог бол таны ойр дотныхан за мэдээж таны фэнүүд үзэгч фэнүүд тийм ээ. Би гэхдээ яг тэр хүмүүсүүдийн одоо доторхыг мэдээж мэдэхгүй учраас яг тэд нар намайг яаж боддог вэ гэдгийг би тэр хүмүүс яаж бодогдоосоо гэж бодогдохыг хүсэж байгаа тэр хүсэл маань л одоо тэд нар намайг тэгж бодож байгаа байх гэж бодож байгаа миний бодол бах л та. Тий тэгэхээр бас хүмүүс намайг яаж боддгийг сайн мэдэхгүй л байна. Сайн мэдэхгүй л байна тийм ээ. Тийм юм болгоно нөгөө хоёр талтай гэдэг шиг те. Янз бүрээр л бодож байгаа байлгүй дээ л гэж бодож штэ. За тэгэхээр маань нэвтрүүлэгт одоо оролцож өөрийгөө хинбэ гэдгийг мэдхэд бэлэн үү? Бэлэн байна уу? Топ модель Сүхбаатарын Ариун Бэлэг 13 настай байхдаа анх загварын тайзнаа хөл тавьсан байна. Ариун Бэлэг шүд нүүр амны мис заслын эмч мэрэгжилтэй. Тэрээр Miss World 2015 тэмцээнээс Q Miss өргөмжлөл, Miss International 2006 тэмцээний олонний таашаал хүртсэн Miss өргөмжлөл, Монголын сайхан бүсгүй 2007 тэмцээний ган эрдэнэ өргөмжлөл, мөн Miss World University 2007 тэмцээний хүмүүлийн Miss өргөмжлөл тус бүртэж байжээ. Тэрээр өөрийгөө иршүүд хинээс ч айж имэйлгүй хилчигдэг зантай гэж тодорхойлжээ. За тэгэхээр манай нэвтрүүлэг танайг 3 сонжоогоор үндсэн 3 сонжоогоор сонжих болно. За тэгэхээр хамгийн ихний сонжоо бол би хинбэ гэсэн сонжоо байгаа. За. За хамгийн ихний асуулт бол 4 асуулт энэ бол маш их энгийн. За 2 гарынхаа хуруунуудыг зөрүүлж нийлүүлнэ үү гэж байна. Зөрүүлж нийлүүлнэ. Зөрүүлж нийлүүлнэ үү гэхээр яаж нийлүүлнэ? Ингээ зөрүүлж нийлүүлнэ. За яаж нийлүүлсэн бэ? Ийш ингээд хоёлоо камер руу гарвал. Эрхийн хурууг харуул та. 100 гарынтай эрхийн хуруу. За 100 гарынтай эрхийн хуруу баруун гарын эрхийн хуруун дээрт нь байвал З үсгээр тэмдэглэнэ. Аль нь дээр нэ? 100 гар. За 100 гарынх эсрэгээрээ байвал Б гэж тэмдэглэнэ гэж. За дараагийнх нь. За урдаа байгаа ямар нэгэн зүйлийг буудахаар онилж байгаа мэт дүр үзүүлнэ үү чи. За анилаа да одоо. За. За ингэхдээ та баруунуудаа анж зүүнээрээ харсан бол З, эсрэгээр нь харсан бол Б гэж тэмдэглэе гэж. За тэгэхээр би зүүнүүдээ ансан учраас Б юу? Тийм Б гэж тэмдэглэнэ. За. За. Сайн байна. За 2 гараа илгээд хэвэрнэ гэж гараараа илгээд хэвэрнэ. Ингээд хэвэрдэг штэ гараа. За шууд л ингэж. За
Барууныхаа эмэгтэй зүүн гараа барууныхаа дээр тавьсан бол Z. Эсрэгээр нь тавьсан бол B гэж тэмдэглээрэй гэж. За би Б юм байна тий. За. За. Хамгийн сүүлийн асуулт алгаа ташна уу? Алгаа ташна уу? Хөндлөн байралтаагаар алгаа ташна уу гэж байна. Ийм тэгшгэн биш. Хөндлөн байралтаагаар ингэж үү. За. Зүүн гарт нь баруун алган дээрээсээ ташиж байвал Z, эсрэгээр нь байвал B гэж тэмдэглэе гэж. За тэгэхээр Z юм шүү дээ. За. За хариулт нь юу гэж гарсан бэ? Хариулт тайлбараа. Z, B, B, Z. Z, B, B, Z. За одоо хоёулаа хариултыг харнаа. За тайллыг үзэгчтэй бас одоо харуулна. Яг үйл хөдлөлөөрөө хинбэ гэсэн одоо тайллыг харуулах болгоно. За хариулт гарч ирсэн байгаа. Z, B, B, Z. Маш гинэн цайлган зөөлөн сэтгэлтэй байдаг гэсэн маш богинохон бөгөөд их сайхан хариулт гарч ирсэн байна шүү дээ. За маш гинэн цайлган гинэ. Ер нь хэр их гинэн бэ? Тайлал ер нь таны бодит амьдралтай ч ер нь хэр их нийцэж байна. За ер нь бол баг нэг би гинэн гэх ашиж байна. Зүгээр ямар ч сан ингээл одоо л ингээл ээжтэй чи одоо жоохон ухаантай бай гэж загнуулдаг ч юм. Ер нь айгүй тийм гинэн талдаа гинэнгээсээ болж одоо бас алдах ч юм уу тэ тохиолдлууд байдаг учраас бас гинэн гэхдээ гинэн гэдэг зүйлийг бас яг тэнэг гэдэг утгаар нь ойлгох биш зүгээр ер нь байгаа хэл гэж бодоод шүү дээ. Гинэн цайлган зөөлөн сэтгэлтэй гэсэн байна. Тийм зөөлөн сэтгэлтэй бол өстө үнэн бах уу. Би өөрөө айгу зөөлөн сэтгэлтэй гэж бодож явдаг шүү дээ. Тэгэхээр гинэн гэхэлэр одоо бас тийм л юм л да одоо бүхэл юм дээр л айгу хаанга банга ханддаг тийм тохиолдлууд байдаг л да. Одоо жишээлбэл утасны дугаарыг нэг сонсоод зээжилдэг мөртлөө гар утсан хаан тавьснаа мартчихдаг ч юм уу те. Тиймэрхүү ер нь дан чанар байдаг шүү дээ. За гинэн цайлган маш гинэн цайлган зөөлөн сэтгэлтэй байж. Маш гинэн цайлган зөөлөн сэтгэлтэй шүү. Ариун бэлэг манаас маш гинэн цайлган зөөлөн сэтгэлтэй гэсэн бас сайхан тайлал гарч ирсэн байна. Энэ бол мэдээж яг зүгээр л энгийн хүмүүс өдөр тутамдаа ингээл гаргадаг үйл хөдлөлөөрөө бас хинбэ гэдгийг харах боломжтой. Тэгэхээр бас хин ариун бэлгийн хувьд ямар мэрэгчлээ вэ? Хүмүүс бас яг загвар өмсөгч топ модель гэдгээр нь маш их сайн мэдэх байх гэж бодож байна л доо. Би бас өөр мэрэгчлээ гэж сонссон юм байна. Эрүүн нүрийн мэдслийн ихэмж Усын нэгдүгээр төвийн дэлхийн эрүүн нүрийн мэдслийн тасагт эмч хийж байгаа. Оо за. Тэгвэл бас топ модельээр өөрсдийгөө эмчлүүлэх үзэгчд бас боломжтой ахна шүү дээ. Хүмүүс очиад гайхах юм уу? Тэг манайх ч нийгмийн даатгалаараа тэгэл үзчихдэг болохоор гайхдаггүй шүү дээ. Намайг тэгээд яг эмчийн хувцас өмсөд ч юм уу ингээд байж хахад баг хараа таньдгүй шүү дээ. Цагаан халаадаа өмсөхөөрөө эмч, цагаан халаадаа тайлаад тайзан дээр алхахаараа модель гэд хоёр төрлөөр мэдээж амьдрал нь их сонирхолтой байдаг бахна шүү дээ, тий? Ер нь бол за. Ер нь их сонирхолтой шүү. Хамгийн сүүлд ер нь хизээ тайзан дээр алхсан бэ? Хамгийн сүүлд топ модель уугийн ундрахын шоунд л орсон юм байна да. Ер нь тайзан дээр алхах хэцүү юу? Миний хувьд бол одоо бидний хувьд ч юм уу миний хувьд ингээд тайзан дээр одоо гарч алхах бүр тийм хамгийн одоо ингээд дуртай юм а хийгээд те амар кайфтай тэгэл яг ингээд тэр тайзан дээр гараад алхаал бүр яг тэр ингээд хуцаа үзүүлэл хөгжим тэр тайз тэр болгоныг ингээд мэдрэхэд амар аз жаргалыг мэдэрдэг. Одоо бол яг тийм л болсон байлаа. Тэгээ айгүй гоё. Телевизээс үзэгч та бүхэндээ бэлтгэрүүлж байгаа. Та сонжуулах нэвтрүүлэгт өнөөдөр за топ модель ариун бэлгийг сонжиж байгаа. За тэгэхээр хамгийн ихний сонжоогоор сонжсон. За үйл хөдлөлөөрөө ариун бэлэг хинбэ гэдгээ сонжуулж харуулсан бол за яг одоо хоёр дахь сонжоо маань эхлэх гэж байна. За хоёр дахь сонжоо маань манай нэвтрүүлэг Icon Цэгийн-тэй хамтран одоо та сонжуулах нэвтрүүлгээс явуулдаг. Icon Цэгийн-ээс гаргадаг Qts-гийн сонжоо байдаг штэ. Facebook-оор одоо аягүй хитвчээд байгаа хүүхэд залуучууд одоо өөрсдөө маш их сонжоод байгаа болов гэсэн бас дүгнэлтийг бас харуулад байгаа сүүлийн үед. За Icon Цэгийн-ээс гаргадаг таны хамгийн идэвхтэй зан чанар гэсэн
зан чанараар таны хинбэ гэдгийг бас харуулах болно. За мэдээж бол хүн болгон янз бүрийн гэсэн өөрийн гэсэн зан чанартай байдаг шүү. Ариун биелийг илтгэдэг хамгийн тод одоо хүн болгонд хамгийн ихэнд харагддаг зан чанар ямар зан чанар вэ? Хүн болгондоо. Тий, одоо ингээл ариун биелгийг харангуй. Одоо жишээлбэл чамтай ингээ би уулзаад бол надад нэг юм бодогдчих л байна л да. Тэгэхээр хүн болгонд ингээд хамгийн иршүүл гэж хардаг болов гэж боддtiin. Тэгээд ер нь бол би жоохон тийм нариганч. Тэгээд бас тийм жоохон шулуун хүмүүс найз нөхд ч юм уу ингээ хүмүүсийн одоо амнаас сонсоход ч юм уу ингээл бас чи ингээ бас хитрхи шулуун хөхтэй мөхтэй гэлэгдэг байхгүй. Тэгээд би болохоор ингээ за ингээл би ямар миний ингэж хэлсэн үг заавал бас олон хүн таалагдах биш те таалагдахгүй бол шууд хэлэх шиг хэлцдэг ч юм уу. Тийм зан чанартай байж магадгүй байх гэж бодоод байна. Тэгээ ер нь л яг л тийм жоохон алай талбай. Дандаа ингээл нэг чанаагаал хүн амтыг нийлгээл байж байгаа. Тийм дуртай. Тэр талыг нь хард юм бол хамгийн түрүүнд хүнд одоо ярилцаж харилцаж үзсэн хүнд мэдрэгдэх зан чанар бол ийм байхаа гэж бодож байна тий. Мэдээж ямар санагдсан. Ингээ харахад одоо ингээл нэвтрүүлэгт орох гол ингээл ороод ирж байгаа хгүй. Тэгэл тэнгүүд айгүй эмхтэлэг. Тий өндөр мэдээж модель учраас алхаа гიშгэ байгаа байдлаас харахад айгүй эмхтэлэг. Яг ингээл яриад үзэнгүүд айгүй юм. Хаа би өстө тэгсэн ахгүй юу гэл айгүй юм чөлөөтэй харилцаад айгүй амар юм шиг надаас миний хувьд санагдаж байна. Хоёул яагаад гэвэл зан чанараас сонжиж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хамгийн эхний асуулт бол за хоёулын дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Дэлгэцнээс ерөнхийдөө энэ зургнуудыг хараад өөрийнхөө зан чанарыг бас хүмүүстэй харилцахдаа таны ямар зан чанар хамгийн идэвхтэй ажилтдаг вэ гэсэн одоо зан чанарыг харуулна. За амралтаараа хаашаа явахыг илүүд үзэх вэ гэж байна. Энэ этхийг хойд туйл, Мексик, Англи, Өмнөд Африк гэж. Амралтаараа юм бэ? Амралтаараа юу. За энэ этхийг бол явахгүй. Би бол даахыг бол өстой төвчдгүү, даах дурггүй. Өмнөд Африк бол даахыг ядгүй бол бас очил зүгээр тий гэдэг. Гэхдээ би Мексик руу явъя гэж санагдаа. За ер нь хамгийн сайхан аял ямар аялал байсан бэ чиний хувьд? Хайртай хүмүүстэй л хамт аялж байгаа аялал хамгийн сайхан байдаг шүү. Зүгээр сайхан аяллаар явах тийм ээ. Хаагурч байсан. Хаагурч байсан хамаагүй. Ер нь яг тэр хайртай хүмүүстэйгээ гэр бүлийнхэнтэйгээ хайртай хүнтэйгээ хамт явж байгаа тэр аялал надад хамгийн гоё санагдав. Ажиллаар ч юм уу те ямар ч гоё газар очиж байсан ч хамаагүй. Ер нь хайртай хүмүүстэйгээ явж байгаа тэр аялал өөрөө хамгийн гоё дурсамжуудыг хамгийн дотн сэтгэл үлдсэн байдаг болов. Мэдээж тэгэлгүй ах уу. За Мексик руу гоё хайртай дотны хүмүүстэйгээ аяллаар эзэн нэгэн цагт аялах бах тий. Мэдээж санаж олдсон шүү дээ. За дараагийн асуулт таны төрсөн ах дүүсийн тоо гэж байна. 1 2 3 4 ба түүнээс олон байхгүй гэж байна. Юу нэхээс хэлүүлээвэ? Би ихээс хоёлаа. За. Тийм дээр ахтай. Ахтай. Тэгээ тийм шүү дээ юм болов. Харин тэгээд л тийм юм шиг байна. За төрсөн ах дүүсийн тоо гэхээр 2 хоёлаа юм байна тий. Тэгэл ахыгаа дөрөө бол шкафн дээрээс орлоо үсрээл тэгэл ер нь тийм их ласны зөрүү шүү дээ. 6 насны зөрүүтэй. За. Гэтэ нэг тэгэл тэгэхээр бас ахын эрх охин дөө байсан баха тий. Ах нь нэлээ эрхлүүлдэг. За хамгийн дуртай улирал тань гэж дараагийн асуулт. Хавар зун намар өвөл 100 хамгийн дуртай улирал бол 100. Одоо ч бас дуртай улирал нь болж байгаа юм байна да тий. Даахыг тэгчихсэн хүлээл 100 болох нь үгүй одоо сүүлийн үед их хүүтэн байгаа дээ тий. Харин тэр нь жоохон ер нь баг сүүлийн үед баг 100 болохгүй байгаа юм шүү. 3 улиралтай болох гэж байгаа юм шиг. За дараагийн асуулт харамсалтай. Таныг илэрхийлэх өнгө гэж байна. За. Харахгүй шууд ногоон гэж. За ер нь хариулт хөөх, ногоон, цагаан, хар, улаан гэсэн байна. Яагаад ногоон өнгийг гэлээд үзэж байна? Өөрийг таныг илэрхийлэх гэсэн. Харин би ногоон л гэж бодод байна. Ногоон өстэй байгааг бас манай үзэгчтэй харсан баг тийм. Энэний талаар яриад их уртдаг байна. За дотроосоо ч гэсэн гаднаасаа ч гэсэн ариун бэлгийг илэрхийлэх өнгө бол ногоон гэж үзэж байна тий. Дотноосоо ч 2 өнгө илэрхийлж болохгүй шүү дээ. Болохгүй нэгийг би ногоон өнгөийг л сон. За. Яа тэгэхээр бас миний нүдний өнгөөрөө бас жоохон ногоон болохоор ер нь л тэгэл хүнийг харах тал чинь нүд гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр
Тэгэхээр бас өөрийнхөө нүдний өнгөөр бас бэлгшээд юм шиг надад санагдлаа. Тийм, ер нь саяхнаас бэлгшээдэг болж эхэлсэн. Тэгээд урд нь бол ичдэг байсан ногоонууднээсээ. Хүүхэд байхдаа ялангуяа юу? Тийм, хүүхэд насндаа шарков марков гэж ногоонууд үздэг, ичдэг. Тэгээд одоо бараг 10 дахь ангиас хойш тасралтгүй үсээ хараар бодаал. Тэгэл ерөөс ингэ тасгар линз өвчдөг гэсэн. Оо за. Хүмүүс ногоонууд ногоонууд гэж мэддэггүй. Тэгэхээр ер нь нэг ганц 2 жилийн хүмүүс ногоонууд нэг модонд орохлоор нөгөө эн чинь бас ичээд байх зүйл биш юм байна гэд. Тэгээд ер нь линз зөхө болсон. Хүн болгон хар бор өнгийн нүдтэй бас ногоонууд гэдэг чинь бас мэдээж ихээс өөр заяасан юмас хүн тэрнгээрээ бахархаж ивэл бас их сайхан штэ тий. Бас сайн байна. Миний бодлоор бас өөрийнхөө ямар нэгэн зүйлээр ичгүй бас одоо миний хамгийн нэвтрүүлэг үзэж байгаа шүү дээ. Тий, нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс ч гэсэн өөрийнхөө ямар нэг юмар бас бахархаж байгаасаа гэж бодож байна. Тэгээ би ч тэгэл бараг л одоо 78 жил тасралтгүй линз зүгсэн баг шүү. Бас эрүүл мэндэд хор нөлөөтэй гэж магадгүй юу? Тий, линз чинь нөгөө линз зүгээд тахлаар дараа нөгөө нэг лазерын хаалганд орж болохолчт юм л шүү дээ. Нөгөө эвэрлэг бүрхүүлнэ гэж үрсээр гимтэж идэх юм шиг л. Чиний хувьд бол гайгүй тий. Миний хувьд бол гайгүй. Яг тэгэхээр би угаасаа хараа сайтай. За дараагийн асуулт. Аялалд гарахад төвөгтэй санагддаг зүйл гэж байна. За хоёлаа дэлгэц рүү ачаагаа бэлдэх, урт дараалал, үнэтэй тасалбар, за энд замд цаг их авах гэж байна. Олон хүний бөөгнөрлөг нэ. За нэг аялалд гарах гэсэн чинь хамгийн их төвөгтэй санагдаж байгаа зүйл юм байна. За замд цаг их авах юм да. Хэцүү юу тий? Тийм. За автобусаар явах, машинаар явах, онгоцоор галт тэргээр гэл байж болох юм тийм ээ. За дараагийн асуулт. Хин нэг нь таныг дээрэмтгийг оролдвол яах вэ гэж байна. За ярилцаж тохирно, зүхтэн, зодолтон, бүх юмаа өгнө, тусламж дуудана гэж байна. За дээрэмтх юм бол яг одоогийн миний сэтгэл зүйн байдлаар бол гэдэг шууд энэ асуултыг одоо сонсож авах шууд ам толгой төр зодтолно гэдэг байна. Мэдээж тэмцэх нь шүү дээ. Зодтолно гэдэг бол тэмцэн гэсэн үг баг тий. Мэдээж ямар хүн дээрэмдэх ч мэ би өгчөө гэж хэлэхгүй баг тий. Яа тэгэхээр ингээд би хүн тэр хүн ягаад миний заавал хувийн эд зүйлтэй ямар ч халдах тэр хүн дээрх байхгүй шүү дээ. За тэгэхээр бас зодтолно бөгөөд тэмцэн. Зодтолно гэдэг үгээс араас нь зөөлрүүлээд байгаа байхгүй юу? Яг зодтолч. Бас айгүй хэршүүд гисэн шүү дээ тий. Ариун бэлэг чаа. За ариун бэлгийг бас дээрэмтэх гэж оролдох юм бол зодтолтох нь шүү дээ. За дараагийн асуулт 2015 оны Оскарт дэвшигчдээс аль нь шилдэг вэ гэж байна. За энэ бас 2015 оны Оскарт нэр дэвсэн кинонууд байна. Ер нь үзсэн үү? Кино хэрэг сонирхдаг вэ? Кино ер нь сонирхдаг шүү. Тийм. Одоо бас манай Монголд сүүлийн үед их Mad Max кинонд гардаг болсон байгаа. Revenant-ийг үзсэн юм байна. Чиний бодлоор аль нь их дуртай биш шүү дээ. Тэгээ ихтэй хүмүүс их дуртай дээ болов уу гэж бодсон. Магадгүй энэ бас айгүй олон жил гарч байгаа шүү дээ. Бидний хүүхэд байхад л гардаг байсан. Тийм. Гэхдээ ерөөсөө би ягаад ч юм дуртай биш. За. За энэ дундаас одоо аль нь илүү сэтгэгдэл төрүүлсэн чиний хувьд бол аль нь илүү гоё байсан бэ тийм төрүүлсэн бол Revenant л та. За гэхдээ Mad Max ч гэсэн бас л сайн хийсэн кино тийм кино үлээ. Хамгийн их сэтгэл төрүүлсэн Revenant. За Revenant-ийг сонгоч. Хүүхэд насндаа мөрөөдөж байсан мэрэгжил гэж байна. За сансрын нисгэгч, гал сөнөөгч, зураач, зохиолч, эмч. Зарим билэг эмч мэрэгжилтэй. Эрүүн нүрийн мэдсэлийн эмч тийм ээ? Эрүүн нүрийн мэдсэлийн эмч. Багасаа мөрөөдөж байсан уу? Тийм багасаа мөрөөдөжсэн. Тэгэд би бүр жоохон махтаа жоохон тийм махлаг шар хүн байлаа л да. Тэгээд махлаг шараа тийм бүдүү байсан шүү дээ. Тэгэл жоохон өсвөл сургуульд орсон ч дурцсан. Жоохон л багтлыг хөгтөл нэг хүн намайг тэгж хэлчихсэн байхгүй нэг жоохон юм үздэг хардаг хүн байсан юм шиг. Тэгээд
Энэ нэг жоохон энэ бандарагт шар хөхт одоо том бодлоо ийм нарийнхан савхан цагаан хуруунууд нь маш их нарийн мэсцэл хийж харагдаж байгаа хэлцээ. Гэхдээ яг тэр нэг бондгор хэрний ийм нарийнхан хуруутай байсан гэсэн үг үү? Үгүй. Бондгор л хуруутай байсан гэсэн үг. Тэгвэл сайн харсан. Зүгээр яг зүгээр ирээдүйд гэж ярьж байхгүй. Ирээдүйд ийм савхан цагаан хуруунууд нарийн мэсцэл засал хийж харагдаад байна л гэж тэр хүн хэлсэн байхгүй. Гэхдээ яг зүгээр яг тэр хүний тэгж хэлснээс болсон ч юм биш л дээ. Зүгээр ягаад ч юм багасаа ингээл бас чамлалт юм шиг байна. Тийм. Тэгээл ийм ч гэж бодогдол хүн чинь нэг 10 дугаар анги мэгээд төсөлд ямар мэржил сонгох уу гэж их бодогддог шүү дээ. Яг тэр үедээ бол бас ийм ч гэл өөрөөсөө өөр мэрэгчлээс толгойд орж ирсэн. Өөрөөсөө өөр мэрэгчлийг бол судалж үзээгүй гэсэн үг тийм. Тэгэл ийм ч гэсээр байгаа л тэгэл танад ийм ч хүмүүс байдгүй ээж аав хамаатай саднаас ч юм уу. Тий манай өвөө бол малын эмч байсан л та. За. Тий би одоо өвөг л их ярих дуртай. Хөдөөж хөндөөд сургуулийн хүүсгэн байгуулсан. Хамгийн анхны захирлаар нь 20 жил ажилласан тийм профессор хүн байдаг байхгүй. Тухайн үед одоо малын эргүү өвчин бяцлаар идэх хамгийн одоо бяцлын арга маргыг анх нээжсэн. Тий өвчнөнд тэгээд аав ээж хоёр болохоор насаараа амгаах багшлсан хүмүүс. За ер нь бол гэр бүлд нь эмч эмнэлгийн талын анагаахын салбарын хүмүүс байдаг юм байна шүү дээ тий. Тэгээд гол нь манай аав бол намайг бас яг анаахт орно гэж яхад өөр сургууль сонгох гэдэг амар сэргүүцчихсэн байхгүй. Тэнгүүт нь биш өөдсөн сэргүүцээр аваад чинь өөртөө зовлонгийн мэддэг болохоор бас өөр хүүхдэд тэрнээс нь хол байх таа. Өөр мэрэгжил эзэмшүүлэх гэдэг юм болохгүй гэж бодож байгаа. Тий. За тэгвэл ямар ч сан багийнхаа мөрөөдлийг биелүүлээд эмч болсон байна. Хідэнээс яг загвар өмсч эхэлсэн байс бондгор байсан гэж байна шүү дээ тий. Тэр бондгор байсан үе чи бүр жоохон дөө. За. Тий, 9-р анги мангид ороод тэгэл шуугтал эхэлсэн. Тэгээд өсвөр насндаа бол бүр шуугтсан л та. Тэр чинь ерөөс дээшгээл тогтсон өсчтэй байл шүү дээ. Хамгийн арьс мэрс язраал амар хурд өс. Жилд баг 10 см өсчихсэн байна. Одоо метр хэд юм бэ? Одоо метр 75 гэж явдаг шүү дээ. Яг тэгээд өсгийтэй гутал өмсчөөрөө бараг 85 90 болох нь шүү дээ. 12 моёр настайгаас эхлээд загварын хэмжээнд орж ирсэн гэдэг. Тэгээд чи арай л жижиг юм байна. Яд чи нэг 5 6 дугаар ангид ороод иргээд намайг явуулж ирсэн. Тэгээ 13 настай да хөвлийн гоёлд орж ирсэн. За. Тэгэхээр яг хэдэн жил нийт загварын тайзанд нийт одоо бараг хөвлийн гоёлд ороод бол 15 жил болсон шүү дээ. За эмч хажуугаар нь загвар өмсөгч байгаа шүү дээ манай аримлагч тийм ээ. За дараагийн асуулт ямар хичээл хамгийн хэцүү байсан бэ гэж байна. Түүх, гадаад хэл, математик, шинжлэх ухаан, төрөлх хэл буюу монгол хэл тийм. За шинжлэх ухаан гэдэгт нь бол ерөнхийдөө ангаах, физик. За ангаах энэ төр орж байгаа хаа тийм. Математикт бол сайн байсан. Сайн байсан уу? Тийм. Гадаад хэл бол сайн байсан. Монгол хэл асуудалгүй байсан гэж хэлэх юм шиг чинь. Одоо ч гэсэн үйлдэл тэрийг хийгээл бичээд байгаа сурагтай л. За. Тэгээд яг алийг сонгомоор юм дээ. За алийг сонгох уу? Түүхүү шинжлэх ухаан уу? За шинжлэх ухаан гэдэгт бол маш олон төрлийн хичээлүүд багтаж байгаа байхаа гэж бас бодож байна. Байгалийн шинжилэл, экологи, биологи гэл тийм олон төрлийн хичээлүүд. Тэгэхдээ нэг ч тийм уу хичээл. Ер нь бол хичээлдээ сайн хүүхдээсэн юм байна тийм ээ? Тийм хичээлдээ сургалтан байсан. Бүр яг гол онцлогтон байгаагүй. Тэгээд нөгөө за би түүхийг сонгочих. Түүхийг сонгоч. За. Уучлаарай манай 10 жилийн багш. Ангитаасан багш нууч түүхийг багш юм. Тийм. За. Дараагийн асуулт ямар орд тантай хамгийн их холбоотой вэ гэж байна. За ямар ордын хой гэсэн үг юм байна. Хойно нөхөр, жинлүүр, хилэн зэхэр гэсэн байна. Хамгийн их холбоотой гэж үү? Өхөр үү. За хариулт гарч ирсэн байна. Таны хамгийн идэвхтэй зан чанар бол биеийн хүч гэсэн байна. Тийм гэж үү? За тайллыг уншиж сонирхолтой. За. Таны хамгийн идэвхтэй зан чанар бол биеийн хүч. Та бол багаар тоглох сэтгэхүйтэй, бусад хүмүүстэй хамтарч ажиллахад дуртай, биеийн хүч чадал, хөгжил, тэсвэр төвчээртэй илүү анхаарал тавьдаг, эрүүл чирэг, хэвийн бие бэлдэртэй, юунд ч хүчээ сориход бэлэн хүн гэсэн тайлал гарч ирсэн байна. За. Таны бодит амьдралтай чинь, таны дотоод ертөнцтэй чинь ер нь хэрэг нийцэж байгаа тайлал. Ер нь бол нийцэж гинөө нийцэж 80% бол нийцэж байна. Ер нь хэрэг спортлог одоо биеийн одоо эрүүл мэнд дээр ер нь хэрэг анхаардаг вэ?
Одоо энэ бол эрүүл мэнд дээрээ их анхаардаг гэсэн үг байна л да. Эрүүл чирэг хэвийн бие бэлдартай, юунд ч хүчээс ороход бэлэн гэсэн байна шүү дээ. За би бол эрүүл мэндтэй амар Хангу. Тэг анхаардаггүй шүү дээ. Эмч хэрнээ юу? Тий, тэгэл бараг л ээж бийжтэй тэгэл загнуулал тэгэл. Гэтэ мэдгүй ингээл миний хайртай хүмүүс ч юм уу те чи ингэж гэл одоо чи тгээч гэл ингэж хэлж байгаа анхаарал халамж тавьж байгаа юм да айгу гойсан байдаг байхгүй. Ер нь жоохон ирэх талбай анхаарал халамж ер нь тийм дайгу дуртай шүү дээ. Тэг өөрөө ч гэсэн бас хүнийг тэгэж анхаарал халамжийг лах дуртай. За багаар тоглох сэтгэхүйтэй бусад хүмүүстэй хамтарч ажиллах дуртай гэсэн байна. Тийм би ер нь ганцаардлаас аягүй хайдаг шүү дээ. Тийм болохоор ер нь л хаадл явж исэн дандаа л ингээл олуулаа олныг тойрцсон одоо байвал те ингээд багаар ажиллах бол аюу дуртай. Мэдээж яг тайзан дээр бол ер нь юу ч хийх дургу. Тийм тайзан дээр одоо хэдий ганцаараа гарч байгаа боловч тийм ээ яг тэр одоо загвар зохион бүтээгчийн хувцсыг амьлуулах ёстой. За мэдээж бас цуг алхаж байгаа одоо модельудтайгаа нийцэх ёстой гэд мэдээж тэр бол харахад ганцаараа л алхаад байгаа хэрнээ маш их том багийн ажил байдаг шүү дээ ард нь. Тийм шүү дээ. Тийм тэгэхгүй тэгэл тэр олон моделууд дундаас ч юм уу нэг нь яг алдаа гарахад л тэгэл бас яг тэр шоу тэр чигтээ жоохон тийм шүү дээ. Тийм гэдэг утгаараа ер нь тэгэл багийн ажиллагаанд аюу дуртай. За тэгэхээр эхний сонжоо бол мэдээж яг үйл хөдлөлөөрөө хинбэ гэдгийг харуулсан. За хоёр дахь сонжоо бол ерөнхийдөө аялал зугаалга за амьдралд ер нь амьдралын хөвшлэр өөрийгөө хинбэ гэдгийг харуулсан тийм ээ. За хамгийн сүүлийн сонжоогоор таныг сонжих гэж байна. За энэхүү сонжоо бол та ямар төрлийн ээж вэ гэсэн бас icon цэгийн гаргадаг сонжоо байгаа. Хэдэн настай хүүхэдтэй л бас ээж байгаа шүү дээ. Удахгүй бас их хүрсэн баяр болох гэж байна. Охин нас ээжийг яг одоо телевизээр үзэж байгаа ах гэж бодож байна. Цэцүүхээ хайртай шүү. Манай охин 6 настай. Сая Орос 3-ыг 1-р анги төгссөн. Тэгээд айгүй мундаг төгссөн шүү дээ. 1-р ангид. 1-р ангид хүүхдүүдэд өгчвөл ээж аав нараас амар стресстэй гэсэн чинь хамт дээр ямар 1-р ангид л сурж байгаа юм шиг л болсон юм байна лээ. Хичээл номын хийх. Ястаа хэцүү ажиллаа лээ. Тэгээд ер нь бол хүүхэд зөөж авах, хичээлийн тогтуулах, хүүхэд сургуульд ороод ирэхээр бол бас л айгүй хичээл юм ихтгэл юм. 6 жилийн өмнө нас хамгийн анх ээж гэсэн сайхан алдрыг хүртэж байсан, мэдрэмжийг авч ирсэн байхана шүү дээ, тийм ээ. Хүүхдэд төрүүлэл хамгийн түрүүнд юу гэж бодож байна? Яг тэр үеийн процесс бол надад аюу сонирн байсан. Яг тэгэхээр би анхны хүүхэд байсан болоод тэр үеинд хүүхэд гэдэг зүйл ямар үдийг мэдэхгүй тийм гайхал аюу үнэхээр яг тийг сонжиж хард юм шиг энэ яг гар хөлн энэ ямар сонирн гэлтэй. Тэгээд яг л ингээл анх өөрөө кесарээр гарсан байхгүй. Тэгэл ингээл гаргаж ирэл ингээл ясчил. Доорч ингээл ойж мойцсан хагалж махалсан байгаа шүү дээ. Тэгээд хурж ирэл мэн хүүхдээ үүсгэлэглэр хүмүүсэл. Нэг аюу саний санагдчихсан. Хүүхдийг тэгэхээр ийм байдгийн багтаа дахиж угаас авчирчаа дахиад үүсчих хэрнэ. За даатахад түр тавьчихдаг хөө. Тэгвэл их сонин мэдрэмжийг авч ирсэн байна тийм. Тэгэл дараа нь хамгийн анх ингээл яг л тэр нөгөө нэг хөхөөрөө хөхөөхүүлэхдээ яг тэр процесс л яг их өөрийн холбоог ингээл ягаал тэгэл хөхүүлж авах процесст хараад таниал тэгэл ингээл ингэртэй тэрнгүүд өөрийн мэдлгүй ингээл холбоо үсэл хайрлал эхний ингээл дуурангууд зүгээр ямар юу хэлж байгааг мэддэхгүй зүгээр дуурж байгаагаар ээж би ингээд надад ийм юм хэрэгтэй байна гэдгийг шууд ойлгоод байгаа мэдрэмжээр ойлгож эхлэв тэ. Тэгэл одоо ингээл харангууд би сте ямар азар энэ хүүхд над дээр ирвэ би ямар азар ээж болчихоо гэж бүр хүүхдээ хараад тэгэл тэр хүүхдийн тэр харах тоолондоо сайхан мэдрэмжийг авч ирсэн. За тэгэхээр ямар төрлийн ээж вэ гэсэн сонжоогоор таныг сонжин. За ямар төрлийн ээж эсвэл ирээдүйн ээж болохоор хэрвээ хүсэж байгаа бол энэхүү сонжоогоороос хүмүүс өөрийгөө сонжих боломжтой юм байна. За хамгийн ихний асуулт тоглоомнуудаас сонгоо гэсэн байна. За хоёулаа дэлгэц рүү анхаарлаа хандуул. Эдгээр тоглоомнуудаас аль нэгийг сонгох юм байна? Би бол тэр нь том биш жижиг юм биш үү? Тийм байна. Шууд дугуй авч өгөх гэж шүү дээ. За тэгвэл яна. Одоо охины зурагтаар телевизээр ээжийг нэвтрүүл үзэж байгаа. Ээж одоо надад тэрийг авч өгөх гэж бодож байгаа х тийм ээ. Тийм. Тэгэхээр бас бодож өгч. За зөөхөө. Бүгдийг л аваад өгч юм.
За ер нь бол үүдэл байдаг төрлөө. Би чинь нэг хэсэг бол данааж хэмнэл авч өгч байгаа сүүл рүү сэтгэхүй сайжруулах гэл ингээл. Одоо сургуульд орсон тоглоомоор ер нь хэрэг тоглож байна. Тоглоомоор тоглоно шүү. Тоглоно тэгэл нэр Барбины байшинтай л болъё гин. Октод ер нь бол Барби хөлтэй сонирхдаг тийм. Тэгэл хоол хийдэг галтгоотой л болъё гин. Боддогч болъё гин нэгэл баг манай гэр сэдий тоглоомоор дүүрсэн баха. За би бамруш сонгоч доо яг энэ чинь яг нийтдээ юм чинь. Бамруш ч гэсэн зөндөл авч үзчихлээсэн. Дараагийн асуулт. Өдрийн хоолыг сонгоо гэсэн байна. За эдгээр хоолнуудаас. Өдрийн хоолыг алийг одоо хүүхдтэй илүүд өхийг илүүд үзэх вэ? Би ч ер нь жоохон KFC дүүлчих гэдэг талтай шүү. Тийм үү? Тий. Гэхдээ би хоёр дахь сонгоно. Хоёр дахь нь тий. Ногоотой ногооны салаад ах шүү байна тий. Төрөл бүрийн ногооны шинэ ногооны салаад байна. Уул нь өдрийн хоол гэвэл хамгийн их мах ихтэй хоолыг сонгоно доо. За зугаалах гадуур цаг өнгөрөх хэлбэрийг сонгоо гэсэн байна. За аялал зугаалгал байна тийм ээ? Тийм. За яг тэгээ зугаалаа явахдаа ер нь хаагуур явахыг илүүд үзэх вэ л гэсэн үг юм байна. Тэрдэгөр л гуулахыг илүүд үзсэн. Ахантайгаа юу тий? За дараагийн асуулт хамтдаа байх агшныг сонгоорой гэсэн байна. Би 3 дахь сонгоно. 3 дахь сонгох. За дараагийн асуулт. Хувцаслах хэлбэрийг сонгоо гэж байна. За охинтой. Ийм сонгондоо шүү. Тийм. За дараагийн асуулт. Зааж сургах арга хэлбэрийг сонгоно уу гэсэн байна. За хичээлийн бол мэдээж давтуулдаг бах тийм ээ хүүхдийнхаа. Тийм. Хичээлийн бол Орос 3 болохоор имэйл давтуулчихдаг шүү. Тийм. Би бол 3 дахь сонгох юм байна да. 3 дахьыг уу. Имэйл нэсэн бол 1 дахь сонгох байсан байх л да. За. Дахин баярлалаа гэдэг шүү дээ. Тэгээд дахиад бүхэл хүн надад бэлдэж өгч гэдэг чад. Өөрөө өсвөлсэн дээрээс нас охиныг өсвөлцдөг байх нь тийм ээ. За хамт тоглох хэлбэрийг сонгоорой гэсэн байна. Ер нь хэрэг хүүхдтэйгээ тоглодог вэ? Ер нь их хүүхдтэйгээ тоглоод байдаг шүү дээ. Тийм. Ер нь тоглох юм бол аль хэлбэр нь? Дэлбэтгорч нүүр амаа бодож шонготол үсгээд. Октод болохоор яг тэр талаар илүү сонирхдаг байх тий. За хөлбөмбөг бол биш ээ. За хөгжим. Тийм нөгөө гурлын нийл хийдэг зүйлүүд байна л да. Хөгжмийн янз бүрийн зэвсэг авч өгч тоглуулах тий. Гэхдээ надад харагдаж байгаагаар хамгийн хөвчлөлтэй нь бол 3 л юм шиг байна. 3 дахь нь. За энэ бол гадаа тоглоомоор нь тоглох гэдэг бүхий л зүйл орох юм шиг байна. Тийм ээ. За дараагийн асуулт амьтантай харьцах хэлбэрийг сонгоно гэсэн байна. Амьтанд хэр хайртай вэ? Амьтанд хижээдэг үү? Амьтанд хижээдэг. Юу хижээдэг вэ? Муурт хижээдэг. Муурт хижээдэг үү? За. Тэр энэ дээр хоёр нь муур байна тий? Тий. Хамгийн ихнийх нь бол мэдээж муураа бүр ингээ нөгөө хайрлаад бүр юм хамгийн дотн байгаа хэлбэрийг харуулсан баг шүү тий. Тэгэхээр ер нь хамгийн сүүлхийн сонгосон. Хамгийн сүүлийнх нь. Яа тэгэхээр амьтанд бити бүр одоо яг ингээл хичнээн хайртай хайрлаж байгаа ч гэсэндээ хүнийг л хүн үнсдэг болохоос биш. Амьтны ингэж урууламаараа үнсдэг юм аа гэдэг тий. За дараагийн асуулт нойрсох хэлбэрийг сонгоно гэж байна. За эдгээр зурагнаас хоёулаа цуг унтдгээр нь яаж унтдаг вэ хонтойгоо? Хамт унтдаг. Үлдэл унтдаг шүү дээ. За энэ бол ном уншиж өгдөг гэхдээ ихэнхдээ биш. Тэгэхээр 4-ийг сонгоно да. 4-ийг үү. За та бол хөдөлгөөнтэй ээж гэж байна. Тийм ээ би барай хөдөлгөөнтэй. За тайлбар уншиж сонирхуулъя. Ээж байх нь амаргүй зүйл ээ. Гэвч та ярьч хүчээр өргөлж дүүрэн байдаг. Та хүүхдүүдэд дагуулад уулыг нурааж усыг эргүүлэхээс ч буцахгүй дайчин хөдөлмөрч хөдөлгөөнтэй ээж юм а гэсэн тайлбар гарч ирсэн байна. За хэрэг нийцэж байна. Тэгээд тэгэл ахынхаа бас хүүхдүүдийг хамт аваад тэгэл дүүнэрээ бүгдийг нийлүүлж авч яваал тэгэл ер нь ингээл дуртай юм болгоныг авч өгөөл ер нь тэнд очиод ингээл кино үзүүлэх ч юм уу тоглоулах ч юм уу ингээл ер нь тэр ажлуудыг айгүйх би гарч хийдэг шүү дээ. За маш их хөдөлгөөнтэй ээж чинь надад гэсэн яагаад чи яг энэ асуултуудыг асууж авах хоорондоос яг тэгж санагдчихжээ ла. Бүр яг нөгөө нэг тийм
бүр хүүхдүүдийн хаараас бүр ингээд бүр яг ингээ явчихдгүү. Тэгсэн хэрнээ бас хүүхдтэй цаг зав анхаарал халамжаас тавиа явдаг. Гаднаас нь харахад тийм харагддгүй хэрнээ яг тийм юм шиг санагдлаа. Зөв үү? Тийм чи намайг айгуу сайн тодорхойлчихлаа. За тэгэхээр ямар ч гэсэн тайлбал ариун бэлгийн бодит амьдрал дээр болон яг ээж гэсэн үүднээс нь харуулж чадчихна энэ тайлбал. Харуулж чадчих гэж боддог шүү дээ. За тэгэхээр манай нэвтрүүлэгт орж өөрийгөө бас 3 төрлөөр үйл хөдлөл болоо дотоод сэтгэл за мөн яг эмэгтэй хүн болгон ээж болдог тий ямар ээж вэ гэдгээ бас үзэгчтэй болон өөр бас анализ хийн бас өөрийгөө санджуулсанд маш их баярлалаа. Ер нь санджуулахад ямар байсан бэ сэтгэлээ сонсъё. Тэгээ надад зугаатай айгуу гоё л байлаа. Тий. Айгуу эрэг айгуу гоё л санагдлаа шүү дээ. Ер нь бол гарсан тайлбарууд бол ариун бэлэгт ерөөхдөө нийцсэн тийм ээ. Тий ерөөхдөө бол нийцэж байна. За тэгэхээр манай нэвтрүүлэгт өнөөдөр өөрийгөө ийм хүн юм биш үү? Ариун бэлэг бас нэвтрүүлгийн эхэнд хэлэхдээ та хинбэ гэж асуухад манай та санджуулах нэвтрүүлэгт орсноороос өөрийгөө олох боломжтой олно гэж бас хэлжсэн шүү дээ. Тэгэхээр өөрийгөө өнөөдрийн нэвтрүүлэгт орсноороо та мэдэж авсан уу? Өөрийгөө мэдэж авлаа тодорхой хэмжээгээр. Угаасаа хамгийн сонирхолтой нь яг хамгийн анхны ингээл үйл хөдлөлтөд дээр алга ташлт машилт байсан л да. Тэрэн дээр бол хүн яг л өөрийнхөө л яг рефлексээрээ бодохгүй хийчдэг ч юм уу те. Тэгээд яг мэдээж зэрэг хүн би одоо ийм хүн юм болов уу, тийм хүн юм болов уу гэл бүр яг би ийм хүн гэдэг дүгнэлт дээр бол би байгаагүй. Тэгээд өнөөдрийн санжаануудыг үзэж хахад одоо санжаанаас балаад би ерөөхдөө миний тэр бодол нь илүү зөв байсан юм байна гэдэгтээ өөрөөр олж авлаа. За тэгэхээр манай нэвтрүүлгийн зорилго өгөнд оршин. Ариун бэлэг хинбэ? За өөрөө яг хинбэ? За бусад хүмүүсээс ариун бэлгийг юу гэж боддог вэ гэдгийг за мэдээж санжооны одоо асуултууд болон асуулт хариулт за мөн тайллаас үзэгч та бүхэн бас харж авсан баха гэж бодож байна. Ингээ манай нэвтрүүлэгт өнөөдөр өөрийгөө санжуулах зорилгыг гарган хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Намайг ч гэсэн урьж оролцуулсан царайлаг бүсгүүдэд баярлалаа. За баярлалаа. Ингээд үзэгчдээ их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг та санжуулах нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор санжуулсан хүн бол за топ модель ариун бэлэг байлаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр хэнийг санжуулах бол хамтдаа сонирхоорой. Баяртай үзэгчдээ дараагийн дугаараар иргэн уулзъя. Хинбэ? Би юу? Ер нь өөрийгөө яг хинбэ гэж би бол тодорхойлж чадахгүй байна. Харин та тэдний хувьд хин бол? Би тэр хүмүүс яаж бодогдоосоо гэж бодогдохыг хүсэж байгаа тэр хүсэл маань л одоо тэд нар намайг тэгж бодож байгаа байх гэж бодож байгаа миний бодол бахал та. Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх биш юм уу? Бэлэн байна уу?